өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би мэдлийн гэр явцын үлгээний арга зүйгээсээ олцгож байна. За энэ зорилго маань шинэ мэдээлэл дөрвөн дүгнэлтэд нэгтгэн гэр бүтээж харилцаа хамтын ажиллагааны чадамжийг хүчүүлэх зорилготой. За гэрийн бүтцэн үн хан тоон гэсэн гурван бүтцээс бүтнэ. Үн гэсэн бичгтээ цаас авсан сурагчид шинэ мэдээлэл, хан гэсэн бичгтээ цаас авсан сурагчид гол дүрмүүд, тоон гэсэн бичгтээ цаас авсан сурагчид бид яагаад үнийг сурч байгаа вэ гэдгийг бичнэ. За хэрэглэгдэхүүнд нь самбарт нэгэн том гэрийн зураг эсвэл дүрс байрлуулна. Эсвэл сурагчдыг баг болгоод дунд нь том гэрийн зураг өгч болно. За энэ арга зүйн сурагчдын суурь болон ерөнхий чадварыг хөгжүүлэх альч судалгууны хичээл тохирох арга зүй. За багш сурагчдыг ширээгээр юм уу эсвэл игнээгээр нь чиглүүлэн явна. За үн гэсэн цаас авсан сурагчид өнөөдрийн хичээлээс мэдэж авсан шинэ мэдээллийг бичнэ. Хан гэсэн бичгтээ цаас авсан сурагчид өнөөдрийн хичээлийн гол дүрмийг бичнэ. Тоон гэсэн бичгтээ цаас авсан сурагчид өнөөдрийн хичээл яагаад чухал болохыг бичнэ. Өөрийн бичсэн зүйлээрээ гэрийн байх хэсэгт байрлуулна. За энэ арга зүйн давуу тал нь сурагчид хичээлийн төгсөлд мэдлэгийн гэрээ хамтдаа барьж дуусгаснаар бүхэл бүтэц системчлэгдсэн олголттой болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.